Дараах өгүүлбэрийг анхааралтай уншаарай. Амар ихээ хоёр дугуйгаар уралдах болов. Тэд яг зэрэг барианд орж ирлээ. Амар их хоёр маань уралдахаар бэлэн болсон байна. За гараанаас гарлаа. Барианд зэрэг орж ирлээ. За одоо сайн ажиглая хүүхдүүдийн явсан замыг тэмдэглэе. Зэрэг барианд орж иржээ. Хоёр дахь даалгавар нь хүүхдүүдээ явсан замыг ажиглаарай гэж байна. За эхлээд хоёр хүүхдийн маань гарсан цэг энэ байна. Яг параллел замаар явсаар агаад барианд зэрэг орж иржээ. Ясандаа хоёр хүүхдийн явсан зам нь параллел буюу энэ хоёр цэг параллел чулууны дагуу зөөгдөж шилжсэн байх нь харагдаж байна. Тэгвэл үүнийг юу гэж хэлэх юм бол хүүхдүүдээ? Зүйтэй альва цэгүүд параллел шулууны дагуу шилжихийг параллел зөвлөлт гэж нэрлэдэг юм байна хүүхдүүдээ.